Шинжлэх ухаан таны мэдхүүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Батзаяа болон мөнхцөл миний бие шин дугаараа хүрэхээр бэлэн болоод байна. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах хүч үрээтэй бодоатгал ногоон ирээдүйг хөгжүүлэн үрээтэй MMS компани бүтэн жилийн турш ивент тэтгэн та бүтэнд хүргэж байна. Өдрийн минь заяа. Өдрийн мэндийг хүргье. За хоёулаа маш сонирхолтой улсын талаар ярих гэж байна. Тий, маш сонирхолтой. Манай гарч ирсэн хүмүүс харж байгаа те хүн иддэг Папуа Шинэ гівнэг. За яагаад ийм гарч ирсэн бэлэр энэ яг шууд утгаараа те. Тий. Одоо хүн иддэг ч юм уу хүний мах зооголдог тийм овг аймагуд бас байсан. Тий, одоо ч байж магадгүй. Тий, үгүйсгэх аргагүй. Тий, үгүйсгэх аргагүй. Бидэнд нэгдэх бас одоо гүйцэд судлагдаагүй улс орнуудын нэг яах аргагүй мөн. Тий. Яагаад ингэж энэ улс гээд гүйцэд судлагдахгүй байна гэхээр за нэгдүгüүрт бол мэдээж бас Европуудын одоо яг судалдаг хүмүүс шүү дээ, тий. Яг Европуудын хувьд бол хамгийн одоо сүүлд нэгдсэн улсуудын нэг. Дээрэс нь одоо дэлхийн 2 дахь томаар л. Айгууд одоо Монголын 3-1 гэсэн үг байхгүй нь энэ харал тий. Тэгвэл энийхэн тал нь Папуа Шинэ гівнэг, тал нь Индонез. Индонезийн тал нь ч адилхан. Одоо ингээ шугамар зурцсан юм шиг нэг юутай газрын зурагтай. Тэгээ дунд нэгээ түүнийг зураг шулуун зурж байгаа нь ч галтчихдээ шүү дээ нэг тий. Эрхээ уруу муруу норчдөг тий. Сталины юу гэдэг чинь ураалын нуруу зурж байгаа эрхээ уруу норцээ тэрүүгээр ингээд зурагцагдагтай адилхан. Тэр нь болохоор гол байгаа тий. Нэг жижигхэн голын эсрэг угаасаа гол өндөр уул нуруудад дэлхийн бүх цагийн хугацаанд угаасаа хил байсаар ирсэн. Тий. Тэгээ нэг хил болсон тийм улс байгаа. Тэгээ дээрэс маш өндөр. Одоо дэлхийн гин Папуа Шинэ гівнгийн хамгийн өндөр цэг үү шүү дээ. Манай хүдний өрлөөс өндөр байхгүй. Арал мөртлөө. Тэгэхээр эн чинь өөрөө маш их ой моттой. Тэгээд маш их одоо уул толгод гүвэтэй. Тэгээд өндөр цэгтэй. Тийм учраас судлахад айгүй хэцүү. Маш олон тийм эндемик амьтад янз янзууд гарч ирдэг. Үнэхээр сонирхолтой болсон. За тэгвэл надад эхлээд нэрнийхэн талаар ярьж өгөөч. Гвиней гэдэг нэр дэлхийн нэлээ хэдэн улсуудын нэрэнд байгаад байна. Тий. За яг Папуа Шинэ гівнэг гэж байгаа юм тий. За яг улсын нэрийг орчуулж болохгүй бид хэлж байгаа. Гэтэ манайх аль биесээр одоо Шинэ Зеланд, Папуа Шинэ гівнэг гэдэг учраас одоо хэллээ гэхдээ тайлбарлаж байгаа юм тий. Бид нөө Нью-Йорк буюу Шинэ Нью-Йоркийг Нью-Йорк гэдэг бол одоо нэг Папуа Нью гівнэг гэдэг ямар нэгэн тийм дүрмтэй болох хэрэгтэй тий. Нэг дунд энэ тий. За нэг тайлбарлсан зүгээр ах. За гівнэг гэдэг нэр бол дэлхийд дээр хамгийн олон улсад байдаг нэр. Одоо юу ч нэгээр гэл бид нар ярьсандээ 2-1 гэдэгтэй нэрнүүд нөөртэй. Тэнгүүл яг адилхан гівнэ гэж бичигддэг дэлхийд дээр 4 улс байдаг. Энэ нэг сонирхолтой. Одоо хойд өмнөд Солонгосоос одоо South Korea, North Korea гэдэг одоо Корея гэдэг одоо яг 2 үг орж байгаа шүү дээ адилхан тий. Тэнгүүл гівнэ гэдэг яг 4 үг орсон юм улс байдаг. Нэг сонирхолтой. Хүмүүсүүд илүү бас мэддэг. За дэлхийд дээр бол Папуа Шинэ гівнэ бол хамгийн сүүлд одоо энэ нэр нь ирсэн байгаа. За өмнө нь бол гівнэ гэж байгаа тий. Гівнэ гэж нэр улс байгаа одоо бүр тий. Гівнэ Бисау гэж улс байгаа гэж бодлоо. Гівнэ Бисау. За тэгвэл Африкийн тий. Эквадорын гівнэ гэдэг улс байгаа. Одоо тэр нь Камерун ээж удаадаг тий. За тэнгуүл Өмнөд Африкт Гаяна, Гвиан гэдэг тун ойролцоо нэртэй улсууд бас байдаг. Тэгээд ингээд дарах юм бол гівнэ гэдэг нэр нь одоо ямар нэг юмас гаралтай бол дарах гэдэг шүү дээ адилхан тий. Яагаад ийм гаралтай болсон юм бэ? За энэ гівнэ гэдэг нэр нь болохоор одоо берберчүүд байна шүү дээ. Алжир, Тунисийн хойгоор нүүдэлж амьдардаг. Тэгээ хойд Африкийн нүүдэлчтэй. Хойд Африкийн нүүдэлчтэй яг зөв. Одоо манайх Дундад Азийн нүүдэлчтэй өөртөө нэрлэдэг бол хойд Африкийн нүүдэлчтэй арабууд, берберүүд маш олон хүмүүс байдаг тий. За хамгийн алдартай нь бол Зидан байдэ. Зиндийн Зидан хөлөн бүчин би таарж исэн. Хамгийн алдартай берберүүдтэй ямарсан тий. Зиндийн Зидан бол бербер гаралтай. За берберчүүд болохоор ерөөдөө ингээд Европууд болон тэр Европууд болон тэр Африкуудын дундын соёл аягүй том зууч байсан. За арабууд жишээлбэл ингээд Африкуудыг болчилдог гэсэн ингээд Европууд ингээд дагаж те. Тэр чинь нэрээ танихад амарх юм байна. Шал өөр арьстай учраас харааш бол боол гэж мэдх юм байна. Урд нь ингээд Европ зүүн Европуудаа болчилдог танихгүй шүү дээ заримдаа. Энэ яг зүүн Европ уу биш үү гэдэг ч юм уу те. За ингээд ерөөдөө берберүүдээр дамжуулж арчсан. За тэгээ тэнгуэл бербер хэлэн дээр айгуу том нөлөө үзүүлж байгаа. За берберээр хар арьс түүнийг гівин гэж нэрлэдэг. Одоо гівнэ гэдэг ч юм уу гівин гэж нэг тиймэрхүү нэрлэдэг. За энэ үгнээс бол гаралтай гэж үздэг. За ингээд баруун Африкт Европод тэр чигт нь ингээд гівнэгээл нэрлэдэг гэсэн. За ингээд бербер. За тэр ингээд харуудаа гэж одоо нэрлэж байгаа л гэсэн үг байхгүй та манай харал тий. За ингээд тухайн бүс нутгийн 3 улсны нэрийг шууд ингээд авсан юм учиртай. Тэнгүүд Африкийн хамгийн том булан байгаа ш тэрийг гівнэм булан гэж нэрлэдэг. Одоо Африк ингээд доороосоо ингээд дэше явж байгаа л ингээд жоохон далигаал ингээд томрдсон шүү дээ тий. Одоо Африкийн баруун талд нь яг тэр ингээд орж байгаа тэр нэг хэсэг байгаа шүү дээ. Нэг хэсэг тэр буланг гівнэм булан гэж бүр нэрлэдэг. Тэр гівнэ гэдэг нэр бол Африкт бол маш түгээмэл. Одоо бид нар нэгэр гэл яриад байдаг. Нэгэр өнгөж яриад байдаг. Яг хүнд бол гівнэ өнгөж одоо ярьж гівнэ гахаа махаа гэж янз янз. Одоо тэндээс олцсон бүх нь удаалгаар гівнэ гэж нэрлэждэг гэсэн тий.
За ингээд Аз Австралийн дунд арал дээр очиод Европод яг Африк хүмүүстэй адилхан хүмүүстэй дарсан баг. Одоо энэ шинэ гівний арал дээр очив те. Тэгэд өөдөр ч өстө гівний хүмүүс биш тэгээд. Тэгээд энэ гівнэ гэдэг нэр нь ингээд орсон. Тэгээд тэрийгээ ирээд за ингээд шинэ гівнээг нэрлэлчээ гэдэг одоо шинэ Голланд, шинэ Нью-Йорк те, шинэ Орлеан гэж очиод нэрлэж байгаа шүү дээ те. Яг тэрнтэй адилхан шинэ гівнэ гэж ингээд нэр ус өгсөн. За Папуа гэдэг нэрийг яагаад урдаа авсан бэ гэж байгаа. Папуа гэдэг нэр нь Португал далайчид малаа хэлний буржгар гэдэг үгнээс одоо тэр хүмүүсийг тийм нэг арцгар буржгар нутгийн хүмүүс нь тийм хүмүүстэй байсан учраас одоо Малайз одоо Индонез ч юм уу тэр төрлийн хүмүүс одоо малаа хэлээр одоо буржгар хүмүүсийг тэгж нэрлэдэг байсан. За тэгээ Португалч нь тэр нэг колонитой байсан. Тэгээ нутгийн ирээдүйд утсан бас буржгар байсан. За тэгээд эндээс Папуа гэдэг үг нь гарч ирээд Папуа Нью Гвиней буюу Папуа шинэ Гвиней гэж байгаа. За энэ болохоор Малай, Бербер хэлний үг нийлж яваад тэр одоо Аз Австралийн одоо тэр холимог арал дээр очсон. Малай болон Африк одоо нэрээр. Одоо ингээд бодохоор нэрээ Африк нэрээр нэрлэх зөөрөө сураа байхгүй хаа. Сайн үнэхээр санахгүй байна. Одоо Австрали гэдэг ч юм уу одоо Грек нэрнээс ч юм уу те Европын өөрсдийн нэрнээс ч юм янз янз нэрнээс гарч одоо Аргентин гэдэг ч одоо мөнгөний нэгж те. Одоо хими элементээр нэрлсэн. Маш их хэмжээний мөнгөний нөөцтэй байсан учраас. Тий, Аргентин гэж нэрлсэн. Тэгэхээр яг энэ Африк Берберчүүдийн хэл одоо ингээд Аз ч юм уу дэлхийн өөр улсад очиж нэрлэгдсэн тохиол ерөөдөө барыг би бол байхгүй гэж бодож байна. За ийм гаралтай бол нэр нь ингэж үүссэн байдаг. За маш сонирхолтой байлаа. За баярлалаа. За Папуа шинэ Гвиней дэлхийн нийт одоо газрын эзлэгүүний нэгээс бага хувийг эзэлдэг. Гэхдээ дэлхийн хилийн маш олон төрлийн хил байгаа тий. 12% өөртөө агуулдаг дэлхийн ургамал амьтны төрөл зүйлийн 5-аас илүү хувийг өөртөө агуулдаг юм гайхалтай биологийн төрөл зүйл болон одоо үндэстэн ястан тэгээ хилний хувьд маш баялаг орон юм байна. Тэгээ газар нь бол жижигхэн 480,000 км². Монголын 3.1 ерөөс. Тийм тий жижигхэн хайцангуй жижигхэн газар нутагтай. Гэхдээ тэр жижигхэн газар нутагт яагаад ийм олон овог аймаг үндэстнүүд маш олон хил байна гэдэг нь маш сонирхолтой. За дэлхийн хамгийн сонирхолтой соёл уламжлалууд энд байдаг бөгөөд хүү амынх нь тоо ер нь тодорхойгүй. За албан ёсоор 9 сая гэж хэлж байгаа. Гэхдээ яг яваад хүү амыг нь тоолох юм бол тэр нь 2 дахин илүү байх боломжтой гэж үздэг юм байна. За тэгээ Папуа шинэ Гвинейд ойролцоогоор 860 гаруй хил болон тэр хэлээр ярьдаг үндэстнүүд байдаг. За тэгээ зөөхөн хүн амтай мөртлөө ер нь бол нэг хэлээр дунджаар нэг 8,000-аас 100,000 орчим хүмүүс ярьдаг гинэ. Тэгэхээр маш олон жижиг овог аймагуудтай гэсэн үг. За энэ нь юунаас болсон бэ гэхээр мэдээж одоо топограф буюу газрын гадраг, газар зүйн нөхцөл байдлаас үүсэлтэй юм байна. Газар зүйн хил одоо барьер ихтэй ус бол. Яг үнэ байгалийн хил ихтэй. Байгалийн хил маш ихтэй тийм. За Папуа шинэ Гвиней нь Аз болон Номхон далай хоорондох гүүр гэж хэлж болно. Тус ус нь одоо Океания гэж нэрлэдэг тий. Океаниад байрлах бөгөөд Австралийн Кейп Йорк хотоос ердөө 160 км-ийн зайтай харин эрэг дагах жижиг арлууд нь Австралийн газар нутагт хамрагддаг бөгөөд нөгөө Торресын арлууд гэж нэрлэдэг. За тэгээд Австрали Гвиней хоёрын хамгийн ойрхон одоо арал хоорондын зай 4 км байдаг юм байна. Бараг гүүр бариул барьчихаар тий. За Папуа шинэ Гвиней нь Меланезийн бүсийн хамгийн том улсуудын нэг бөгөөд гол арал нь за шинэ Гвиней гэдэг арал хоёр дахь том арал нь одоо шинэ Гвиней нь бол Гренландын дараа ордог хоёр дахь том арал юм байна те. Бөгөөд баруун хэсгийг нь Индонезийн Папуа зүүн хэсгийг нь одоо баруун Папуа мужууд гэж нэрлэдэг. За тэгээ хилэн түрүүн заяа хэлсэн шулуун биш гэдэг дунд нь ингээд нэг жирэлтсэн байгаа нь Fly хэмээх нэртэй гол байгаа юм байна. Тэр голоор байгалийн хэлээрээ хуваагдсан. За энэ улс нь өөрөө 600 гаруй аралтай. Маш олон аралтай. За нийслэл хот нь Порт Морсби гэдэг нэртэй хот юм байна. За тэгээ газар нутгийн онцлогийн хувьд бол нөгөө нийтээр нь засмал зам тавиад одоо тэгээ газар нутгаа бүрэн засмал замаар холбох ямар ч боломж байхгүй юм байна. Засмал зам байгаа боловч дандаа энд тэнд тасархай. Тэгээ тэр газар зүйн онцлог байдлаасаа болоод маш олон одоо уул, гүвээ, хавцал, жалга, дов, ширэнгой байгаа учраас засмал зам тавих боломжгүй учраас маш олон нисэх бодолтой, 80 гаруй нисэх бодолтой. Ягаад гэхээр нөгөө нэг улсынхаа нэг өнцгөөс нөгөө өнцөг рүү очихын тулд газраар очих боломжгүй учраас нисэх шаардлага гардаг учраас маш олон нисэх бодолтой. Тэгээ нэг нисэх бодол нь бүр галтуулын лава дарагдчихсан тохиолдол байдаг юм дээр Рабау гэдэг нэртэй нисэх бодол байсан. Тэр нь ягаад гэхээр яг галтуулын дор барьчихсан. Өөр тэгээд нөгөө нисэх буудлын том хүчин чадалтай нисэх буудлын зурус барих хэмжээний тийм хавтгай намдор шулуун ингээд одоо манайх бол манай нисэх буудал чинь ингээд Төв аймгийн сэргэлэн томд ингээд сумд ингээд сайхан юм тал газар байж штэ. Тийм тал газар байхгүй учраас жижиг нисэх буудлууд барьдаг. Тэгээд нисэх буудал нь
галтуул дарагдах эрсдэлтэй юм сонирхолтой болсон байна. Одоо маш их ой ширэнгтэй тийм учраас тэр ой модыг давж гарахд хэцүү гэдэг ч юм уу. Дээрээс нь одоо судлаачдын хамгийн бага судалсан шалтгаан дээр байна. Нэгдүгээр маш их ой модтой. Тэгээд тэр том газар нутагт одоо юу гэж манахаас ингээл говь алтаагаас авах руу ороод байнга төлөөрөө явна гэж хэцүү шүү дээ. Судалгаа шинжилгээ хийх хэцүү. Ян занзын овог аймагуд амьтад ингээд таардаг ийм тохиолдлууд бол маш их байдаг. Одоо нэг алдартай зураг үүдэж шнэ Папуа Шинэ гавны 1930 онд анх удаа нөө Европ ороод тэр зураг нь одоо манай гомбогч ингээд ухаан алдан гаалта. Яасан гэхээр нөө эцэг өвгдийнхэн сүнс нь цагаан болоод ирээд өөрсдөө нь уулздаг гэж боддог. Гэт нөө Европ орч яг тэгж бодцсон. Цагаан штэ орчоод. Тэгээд бүр яг тийм алдартай зураг өгдөхгүй бүр ингээд жигнэс үнэхээр яаж. Ягаад бол хүн төрөлхтний хувьд өөрсдөө хамгийн сүүлийн цор ганцхан гэж боддог. Тэр чинь дэлхийн мөрөнгийг ойлгохгүй шүү дээ зайлвал тий. Яг л манай одоо энэ бид нэг хамгийн сүүлийн хүмүүс одоо ганц хүмүүс л гэж боддог. Тэгээд тэднийгээ сүнс гэж хардаг ч юм уу тий. Тэгэхээр нөө судалгаа шинжилгээний ч юм айгүй олон юм дэр ингээд логистикийн асуудалтай хүн амын тооллого хэцүү, амтан ген дуустуулахад хэцүү гэдэг ч юм уу ийм олон одоо асуудал байдгаа. Тэгээд нөгөө Папуа Шинэ гавийн тэр олон овог аймагуудын дунд бас маш ховор тохиолддог юм генетиктэй овог аймаг байдаг гинэ. Цагаан өстэй хүмүүс нь. Арьс нөгөө хар бор ирнэ. Ер нь ингээд яг бүдүүлгээр хэлэхэд ингээд нутгийн хүмүүсийнхэн тэр арьс гадаад үзмжийг харахаар нөгөө Австралийн буш мануудтай их ойролцоо санагдсан надад. Ийм жирэлцсэн ийм арцгар үстэй, тэгээ хар бор арьстай тий. Гэхдээ Австралийн эдийн бодоход арай илүү жоохон бор бах тий. За тэгэхээр энэ өвөрмөцтэй ингээд логистикийн хувьд ч гэсэн одоо уртын мөргэн зам байхгүй, барих боломжгүй байдал нь олон овог аймагуудын харилцааг хязгаарлаж тусгаарласан юм байна. Тийм учраас тэд нэр одоо нэг уулын бэлд амьдардаг бол тэндэл амьдардаг. Өөртөө унлаг унаанд хэрэглэхдээ том биетэй хүүхдэн байхгүй. Учраас яг тэр нөгөө суурин газраа тэр газраа л суурьшаад тэр овог аймгийнхан хэдэн зуун жилийн турш хэдэн мянган жилийн турш тэндэл амьдарсан, тэндэл амьдраад байдаг учиртай юм байна. Тэгээ энэ маш олон овог аймагуд байгаа боловч энэ газар зүйн нөхцөл байдал нь энэ овог аймагуудын хоорондын харилцааг хязгаарласан учраас ер нь бол колоничлогчдыг эртэл нэгдсэн нэг одоо улс бий болох. Нэгдсэн нэг засаг захиргаатай болох ч юм уу те боломж огт бүрдээгүй учраас энэ улсад маш олон овог аймагуд одоо болтол байсаар байгаа. Тэгээд хилэн түүнийгээ дагаад соёл хилэн түүнийгээ дагаад бий болчихсон. За хүү амын ихэнх нь овог аймгийн болон овогт суурилсан нийгмийн бүтцээр амьдардаг хэдий ч одоо яг хэдэн хувь нь овогт суурилсан нийгэмд амьдардаг нь бас тодорхойгүй бөгөөд ихэнх хүн ам нь хөдөө орон нутагт амьдардаг бөгөөд нийт хүн амынх нь 87% гэсэн үг. Гэхдээ нийт газар нутгийнх нь 97% нь тухайн овог аймагуудад бас хамаардаг юм байна. Тэгэхээр нутгийн уугуул эргээд өөртөөхөө газрыг захиад өөртөөхөө хувьд нь овог аймгийнхаа бүтцээ тодорхой хэмжээний засаг захиргааны эрх мэдлээ аваад явдаг улсаа гэж ойлгож байна. За тэгээд нөгөө тропикийн уур амьсгалын тогтвортой учраас нь овог аймагуд нь уулын нуруугаар шилжин нүүхийн оронд одоо байгаа газартаа суурьших нөхцөлийг бүрдүүлсэн. За овог аймгийн соёлд одоо зарим овог аймагуудын соёлд хүний нэрийг, байгалийн нэрийг, байгалийн үзэгдлийн нэрийг, амьтны нэрийг хэлхийг цэрлдэг юм байна. Цэрлдэг учраас тэр хүнийхээ одоо нэрийг хэлгүүгээр өөр үг орлуулж хэлдэг байсан нь өөрөө бас хэлэн ч гэсэн нөгөө бие биенээсээ өөр ялгаатай болоод өөрөөсөө онцлог шинжийг хадгалаад үлдэх боломжийг бий болгосон гэж. Манайц одоо өндөр уулын хайрхан гэж нэрлэдэг шүү дээ тий. Хэл шинжээчд үздэг юм байна. За тэгээ зарим ургамал амьтны нэрийг хүртэлтэй хэлхээс цэрлдэг. Тэр нөгөө касавари гэдэг эврэн толгой тэгээд аврах том шүү. Түүний нэрийг хэлхээс цэрлдэг нь тэр амьтныг хүндэлж байгаа, тэр амьтныг одоо энэ газрын эзэн сахи ус тэнгэр гэж үздэгтэй холбоотойг нь. За одоо хэл нь маш сонирхолтой. 860-аас илүү олон төрлийн хэл байгаа боловч нэг нийтээрээ бас ярьдаг нэг франка лингва бий болсон байгаа. Тэр нь бол нэг колоничлоос хойно бий болсон л доо. За тэгэхээр тог писин гэж өөрсдийнх нь франка лингва байгаа. Франка лингва гэж юу хэлээд байгаа вэ гэхээр олон хэлтэй овог аймагуд хоорондоо нэг хэлээр ойлголцдог тэр хэлийг хэлж байгаа. Дундын хэл үсгэсэн биз дээ. Дундын хэл тэрнэгтээ шинээр бий болсон хэл гэж ойлгож байна. За энэ тог писин хэлнийх нь 60-аас 70% нь англи үг гэдэг. Англи, герман, португал. Тэгээд уугуул овог аймагуудын хэлний элементүүдийг хагуулсан. Тэгээд ер нь бол сонирхолтой байлаа ингээд хүн ярихт нь ойлгохооргүй боловч ингээд битсэн байдлыг нь харахаар бас нэг ганц нэг үгийг нь ойлгож суулж авчих гэх тийм суулж авах жишээ тийм байлаа. Тэгээд хин хэлний олон янз байдал хүн амын те нарийн мэддэгдээгүй тодорхой болоогүй газар зүүн энэ онцлог байдал нь тэгээд өндөр уулуудтай арлууд ихтэй гэхдээ тэр 600 арлуудын бас дийлэнхт нь хүн амьдардаггүй эсвэл хүн амьдардаг эсхийг одоохондоо олж мэдээгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэгдсэн энэ төрийн одоо энэ те хүн амын тооллого ч юм уу эрүүл мэндийн үйлчилгээ нийгмийн үйлчлэгийг хүргэх нь өөрөө маш хүндрэлтэй.
Учираас тэр овг аймагуудын бүтц дээрээ байгаад бидэнд одоо тодорхой ил болоогүй зүйлүүд маш их байгаад байна гэсэн үг. За би нөө уул хийсэн дээр уулуудын талаар жижиг юм хэлэх өгчээ. За Папуа Шингивний бол одоо хамгийн өндөр цэг нь 4884 гэхээр одоо манай юуны орлоос нь 100 м өндөр байгаад байхгүй хөдний орлоос те 4374 бид шүү дээ. Юу юм биш үү? 500 м өндөр юм биш үү? 4300 би 4700 авчиж. Монблантай хамт орц авчина. За тэгээд 4800-аас дээш 4 оргил нийт байдаг. За 4000-аас дээш оргил нь бол ерөөдөө бас тойм бараг 20 30-аад оргил байдаг. 4000-аас дээшлэр маш өндөр уулууд тэр арлынхын гол хэсэгт байдаг. Тэрийг одоо ингээд хайрлж хүндэлж те. Тэр нь болохоор бас Индонез руу орж морох ч юм уу янз янзын дэм бас юг хамгаалдаг юм байна л та. Хоёр нөө соёлын өв нөө хоорондоо нэг зарим тохиолдолд нэлээд холоо. Тэнгүүл яаж байгаа Индонез хэл ороод ирсэн байгаа шүү дээ. Тийм байт юм байна. За амьтан ургамлын хувьд бол гайцсангүй маш баялаг. Гэхдээ бүгдээрээ хүн ам дээр нь илүү төвлөр. Яагаад тэгэхээр маш сонирхолтой байна л да. За олон овг аймагуд байгаа өөр өөрийн соёлтой, өөр өөрийн өвөрмөс ондоошлыг бий болгоцсон. За тэгэхээр сав голын овгийнхан гэж байдаг юм байна. Тэр овгийн хүмүүс нь яадаг вэ гэхээр биеийнхээ арсыг яг нөгөө матар шиг матрын харьс чинь хээтэй штэ тий. Тийм болгож соривжуулж ингэж гойж чимдэг. Тэр нь ингээд тэр хүний төсвөр төвчээртэй зоригтой эрэлхэг байдлыг илэрхийлдэг. Одоо нэг юу л ахгүй нэг Өмнөд Америкууд дээр бид нар нэвтрүүл хийж байгаа нэг шивэснүүд үүдэг яг тэрэн шиг шивэсний будаг гаргаж авч чадаагүй байгаа. Гэхдээ тэгэхээр нөгөө одоо арьсаа соривжуулаад зориуд ингэж гөвдрөө үсгэж соривжуулдаг юм байна. Тэгээ яг матрын арьс шиг юм хэлбэртэй болох. Нуруу муруугаа тийм болгоцсон тийм бүтэн бие тэгэж гоёдаг. За бас нэг инга гэдэг нэг сонирхолтой овг байна. Тэр овг нь нас барсан хүнийхээ биеийг өвөрмөс аргаар хатаан занданшуулаад тосхон суурингийнхаа одоо ингээд тосхон суурингаа тойрсон модон дээр юмар тогтоогоо өлгчдөг юм байна. Нас барсан хүмүүсээ. Тэр нь яаж байгаа вэ гэхээр энэ одоо эцэг өвгд нь тэднийг ингээ хараад тэнгэрээс тэднийг ивэж байгаа. Тэдний сүнс ингээд тэднэртэй хамт байгаа гэж итгэдэг юм байна. Маш сонирхолтой байлаа. Тэр нь ингээ бүр өвнөс байдлаар занданшуулсан яг арьсаараа. Тэгэд ингээ хатаад ингээ бор болж хатсан дээр ингээ цагаан юм шохоотой. Ингээ хүмүүсийнхаа ингээ занданшуулсан шарлаа ингээд тойруулсан байж байгаа. Тэдний хувьд нэг ёс уламж нь болохоор нэг амар биш те. Бидний хувьд бол тэд нар ч юм бол өөр юм. Тий одоо бидний хувьд бол аимшигтай хэрцгээ тийм аимшигтай болоод байгаа ш. Тэдний хувьд бол итгэл үнэмшлийн одоо тий зан үйлийн шинжтэй учраас эцэг өвгдийнхэн сүнс тэднэртэй хамт байгаа. Тэгээ тийм ахуйд өссөн бол бид нар ч гэсэн айхгүй л байх байсан баг л та. Тий тэгсэн чинь энэ дээр нөө Мишель де Монтен гэдэг айгуу мундаг эсэж юм байна шүү дээ. Монтены айгуу гоё нэг жишээ те. Одоо ингээд одоо энэ төвдүүд ч юм уу энэ энтхийн өндөр уулын овг аймагуд ингээд юугаа иддэг гэдэг нэг насарсан хүнээс нэг идэж нэг юу одоо тодорхой хэмжээнд амтлаад тэр нь ямар заншилтай вэ гэхлээр нэг тухайн хүнийхэн хүчийг авч байгаа гэж өөртөө боддог гэд. Тэрийг хараад нөө Европт үхтлээ айсан байна л да. Тэг чи Европчуудын нөө оршуулах зан үйл шүү дээ. Газар болдог ч юм уу, шатаадаг ч юм уу. Энийг хараад нөгөө хэд нь бас тэрнээс дутуугүй айсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэг өссөн сурсан соёлын онцлог ялгаанууд байгаа байхгүй тий. Тэг ахуй соёлын ялгаа л тий. Тэгээд нөгөө хэд нь яг ингээд төсөөлж ярахаар яг л адилхан баг. Тэдний хувьд тэр үнийг шатаах ч юм уу, газар болны тул хизээч тийм байж боломгүй маш том айц байгаа тоххой газарт байн байж ах ч юм уу тий. Харин тий. Тэр үнийг ингээ шатаагаад байхгүй болгочлоо гэдэг нөө сүнсийг алга болгочлоо гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ бол одоо яг энэ өнцгөөс нь тайлбарлаад илүү бас хүмүүст бол ойлгогдож магадгүй гэж бодож байна. За тэгээд мэдээж Папуа Нигуинад түүхэн каннибализм буюу хүний мах идэх тийм соёл уламжлал байсан. Энэ гэхдээ хоол хүнс нь зориулж иддэггүй. Яг л нөгөө зан үйл шашны зорилгоор хүний мах иддэг байсан гэж. За тэгээ зарим овг аймагуд нь бол эднэрийг нөгөө зоригтой одоо өгсөн баатрынхаа махнаас нь бүгдээрээ хувааж хүртэх нь тэр баатрынхаа эр зоригийг тэ сүнсийг өөртөө шингээж гинэ гэж үздэг байсан бол зарим овг аймагуд нь гим нүгэл хийсэн овгийн ахлагчийн үг шийдвэрийг зөрсөн эсэргүүцсэн хүнийг тэ нүглийг нь гисгэж одоо тэр хүний махыг бүгдээрээ ингээд зан үйлийн байдлаар шүү хоол хүнсний байдлаар биш иддэг байсан. За тэгээд энэ үйл нь тэдний энэ ахуй одоо заншил нөгөө европчууд нөгөө колоничлж очоод германууд англичууд те колоничлжсэн очоод энэ зан үйлийг нь мэдээд Европыг шоконд оруулсан хүний мах иддэг хүмүүс байт юм байна. Гэтэл тэд нар нь бол нөгөө шашин зан үйл итгэл үнэмшлийн үүднээс те ёслолын үүднээс хэрэгэлдэг одоо те заншил байсан болохоос биш хоол хүнсэнд бол зориулж хэрэгжилж байгаагүй. За тэгээд тэд нар дундаас гарсан күрү гэдэг нэг өвчин байдаг юм байна. Инээдэг хүний өвчин гэж гардаг. Тэр нь яадаг вэ гэхээр хүний махыг хэрэглэхээр тэр одоо энэ өвчнөд ихтэй гол төлөө эмэгтэйчүүд хүүхдүүд дээр их илрээд исэн гинэ. Тэр нь ямар учиртай гэхээр нөгөө нас барсан хүнийтэй талигачин тэр тархийг нь эмэгтэйчүүд хүүхдүүд бэлддэг байсан юм байна. Гэтэл тэр тархинаас ялгарч байгаа тэр уураг юм байна. Прион нэртэй халдвартай infectious гэдэг халдвартай уураг юм байна. Тэр халдвар нь хүний мэдрэлийн системд нөлөөлөд хүний нүүр царайны мэдрэлийн хэсэг гэмтэлт
одоо учруулснараа байнга юм инээж байгаа юм шиг одоо нүүрний хувирал үзүүлдэг болгочдөг. Тэрийг тэгээд одоо инээж байгаа хүний өвчин ч юм уу те инээмтэх хүний өвчин гэж нэрлэдэг байсан. За тэгээ энэ нь бол нөгөө халдварт өвчин. Үннээсээ болоод овог аймагуд, жижиг овог аймагуудад халдварт өвчин гарах, цус ойртох те янз бүрийн нөгөө одоо генетикийн гажигуу дүүснээс маш олон овог аймагч гэсэн үнээсээ болж тоо толгонд багассан цөөрсөн. Тэгээ энийгээ буруу гэдгээ бүгдээрээ ойлгосон. Тэгээ 1975 оноос үндсэн хуулиараа одоо шашны те итгэл үнэмшлийн зан үйлд хүний махыг хэрэглэхийн хуулиар харгалзсан одоо бол байхгүй гэж үздэг юм байна. За тэгээд нөгөө овог аймгийн зохион байгуулалтаар амьдарч байгаа болохоор мэдээж сул талууд маш их байгаа. Энэ дунд эмэгтэйчүүдийн эрхийн асуудал маш хүндрэлтэй тооцогдсон юм байна. Нийт эмэгтэйчүүдийн 70 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн буюу амьдардаг. Энийг нөгөө уламжлалт амьдралын хэв маяг эцгийн эрхч ясны те. Амьдралын хэв одоо бид нар бараг л зэрлэг ширэнгэн ойд амьдарч байгаа зэрлэг балмад хүмүүс гэж ойлгож болно шүү те. Тиймэрхүү байдаг юм байна. За тэгээ улсынх нь боловсрал эдийн засгийн сайжирч байгаа хэдий ч энэ бүгдийг одоо нийтээр хүлээн зөвшөөрөгдөж буй өнөөгийн нийгэмд те хүлээн зөвшөөрөгдөж буй хүний эрхийн асуудал, боловсрал, эрүүл мэндийн асуудлыг тэр болгон хүртээмжтэй одоо хүргэхэд бол мэдээж маш их хэмжээний хүндрэл учирсаар байгаа. Учир нь нийт газар нутгийнх нь 97% нь өөр овог аймагуудад хамаардаг. Овог аймагуд нь өөрсдөө тэндээсээ одоо ангаа агнаад, жимс ногоогоо түгээд тэндээ амьдраад овгийн удирдагч нь бараг одоо хууль тогтоох мэдлэлтэй хууль тогтоодог тийм өрмөц хүмүүс амьдардаг юм. За тэгээ судалгаагаар бол ерөөдөө нэг жил гаруй эмэгтэйчүүд, охтууд тэгээ бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэдэг юм судалгаа байна. Энэ бол маш өндөр зөвхөн одоо судалгаанд хамрагдсан шүү дээ. Тэгээд ерөөдөө нөгөө гэмт хэрэг нөгөө гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл одоо маш их байдаг шалтгаан ерөөдөө бас тэгэл овогтой холбоотой те. Эмэгтэйчүүдийг ерөөдөө бас жоохон нэг дор тусдаг. Тэнгүүд энэ дээр хамгийн том нэг чинь нөгөө хөгжлийн бэрхшээлтэй маш олон хүн байт юм байна. Пошин. Тэнгүүл тэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг одоо юу гэж мэдээ нэг тийм сатан ч юм уу те муу ёрын хүмүүс гэж үзэж ерөөсөө эрхийг маш их зөрчдөг. Тэднийг ерөөсөө баг хөнгөж үлээж авдаг тийм тохиолдол маш их байдаг. Энээс л айгүй их асуудал байдаг. Тэгээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс цус ойртол ч юм уу айгүй бол юмнаас их байдаг. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон эмэгтэйчүүдийн эрхүүд маш ихээр зөрчдөг асуудал нэг 161 улсаас 160 төвчл байна ч. Оо аимшигтэй. Амар тийм. Тэр тал дээр бол үнээр амар юм байна бол. За хоёлаа төр завсарлаад өнөөдрийнхээ ивент тэтгэгчийг дурдъя. За Атлас нэвтрүүлгийг маань бүтэн жилийн турш Монголын ууган даатгалын компаниудын нэг бод даатгал ивент тэтгэн та бүгд түргэж байна. Бод даатгал нь 30 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд харилцагчдаа эрсдэлгүй, аюулгүй хамгаалалттай ирээдүг цогцоор нь санал болгодог даатгалын багц бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна. Өнөөдрийн дугаараараа хоёлаа Акса олон улсын эрүүл мэндийн даатгалыг нь онцлоё. За Акса олон улсын эрүүл мэндийн даатгал нь дэлхийд даяар хэрэгждэг эрүүл мэндийн хамгаалтын иж бүрэн үйлчилгээ бөгөөд Монгол улсад амьдарч буй иргэд тэдний гэр бүл мөн Монголд ажиллаж буй гадаадын иргэдэд зориулсан юм байна. Энэхүү даатгалын үндсэн зорилго нь өвдөх, гэмтэх, эмнэлэгт хэвтэх, мэс засал болон эмчилгээний зардлыг даах, эмийн болон эмчилгээний зардлыг нөхөн олгох, яаралтай үед эмнэлгийн тээвэрлэл болон эх оронд нь буцаах зардлыг шийдвэрлэх, дэлхийд даяар олон улсын эмнэлгийн сүлжээгээр шууд үйлчилгээ авах боломжийг үйлчлүүлэгчдэд өгдөг юм байна. За бод даатгал нь энэхүү олон улсын сүлжээ даатгалыг Монголд нэвтрүүлээд 10 жил болж байгаа бөгөөд Монгол дахь цорын ганц партнер юм байна. Та бүхэн өөрийгөө болон өөрийнхөө одоо таны компанид ажилладаг гадаадын ажилчид байж болно шүү дээ. Энэ бүгдийг гэр бүлээр нь Акса даатгалд хамрагдахыг хүсвэл бод клейм ап татаад хүссэн даатгалын үйлчилгээнүүдээ авч болно. Эсвэл Чингэлтэй 4 Улаанбаатар хот Баг тойрог 3 бод самгаа гэдэг Сүхбаатарын талбай бар унталт байгаа те. Бод самгах дээр ирээд бод даатгалаас хүссэн даатгалын үйлчилгээгээ авах боломжтой. Чинь манай хамт олон бол одоо удахгүй шинэ жилээ тэмдэглэхээр гадаад руу хамт олноор аялах гэж байна. Тэгэхээр бид нар бод даатгалаар нөгөө гадаад аялын даатгал хийлгсэн. Тэгэхээр нөгөө хүн болгон дээр онлайнаар даатгал хийх, хүн тус бүр дээр даатгал хийх төвөгтэй байсан учраас бод даатгалтай холбогдоод манайхыг хариуцсан ажиллах нэг даатгалын менежер сонгож өгснөөр би зүгээр зайнаас шаардлагатай мэдээллүүдээ яваад даатгалынхаа үйлчилгээг дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой байсан байгаа шүү. Тэгэхээр өнөөдөр нэвтрүүлгийн ивент тэтгэгч бод даатгалтай баярлалаа. Мөн та бүгдэд гадаад явахдаа эрүүл мэндийн хамт олноо даатгахтаа бод даатгалаар үйлчлүүлэхийг санал болгоё. За нэг түрүүн эмэгтэйчүүд ирэх гэсэн UNDP гэж бид нэрлээ сурцсан те. UNDP гэдэг нэг нэгдсэн үндэсний байгууллага нэг тийм. Хөгжлийн хөтөлбөр. Энэ дээр 2021 оны судалгаагаар Папуа Шинэ Гинене 161 улсаас судалгаа авахад одоо гендерийн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гендерийн судалгаа авахад 160 бичигдсэн байна. Маш их эмэгтэйчүүд ирэх зөрчигдөг. За тэгээ энэ байдлаар бол ерөөхдөө дэлхийд хамгийн аюултай улсуудын нэг гэж яадаг. Одоо шийдвэл эрэгтэй хүүхэд болон эрэгтэй хүн хоёр охтууд болон эмэгтэй хоёроос хамаагүй л эрэгтэй гэдэг. За энэ ялангуяа орон нутгад бүр их байд юм байна.
За тэгээд эмэгтэйч зориулсан одоо эрүүл мэндийн болон боловсролын тусламжууд маш бага байдаг. За 1975 онд тусгаар тогтнож байгаа шүү дээ. Австралиас тусгаар тогтсоноос хойш ердөө 10хан эмэгтэй л сонгогдож ажиллаж байсан. Одоо үндэсний парламентд. Тэгэхээр одоо маш бага тоо байгаа. Энэ бол 75 оноос хойш яг одоо биш те. Энэ бол айгүй бага тоо байдаг. За тэгээд энэ юуны эмэгтэйчүүд октод руу чиглэсэн дэлхийн одоо юугаар бол нийт бичигдэж байгаа юм байна. Одоо хүчирхийллээр. Одоо хүчирхийлэлд нь одоо бэлгийн хүчирхийллээс гадна бүх төрлийн хүчирхийлэл гарч байгаа те. За ялангуяа энэ орон нутагт бол энэ бол маш их байдаг. Тэгээ хамгийн гол нь тэнд болж байгаа хүчирхийллийг одоо ямар нэгэн бүртгэхгүйгээс гадна одоо ямар нэгэн байдлаар хамгаалах ч юм уу тэрийг арай өөр байдлаар шийдэх тийм одоо нийгмийн халамжууд айгүй сул болчихдог. Энэ бол айгүй том асуудал байгаа юм байна бас. Тийм байна. За хоёлаа тэгвэл эдийн засаг улс төрийн асуудал руу нөрөё те. За Bougainville гэдэг нэг салан тусгаарлыг хүсдэг аралтай юм байна. Папуа Нью-Гинем. За Германууд англичууд ирээд колонилж байгаад ер нь Австралийн колони хийж байгаад 1973 онд илүү 75 онд тусгаар тогтнолоо зарласан. За мөн түүнтэй адилхан Bougainville нь Австралийн колони хийж байгаад тусгаар тогтнолоо зарласан юм байна. Гэтэл Bougainville нь маш их байгалийн баялаг ихтэй. За тэгээ Австралид хоёр ер нь адилхан юм чинь хоёр ер нь нийлжихтэй гэсэн байдлаар хандсан гинэ энэ асуудал. Гэтэл Bougainville нь бид нар өөрсдөө тусгаар тогтнохыг хүсэж байна гэсэн боловч одоо Папуа Нью-Гинеа хүлээн зөвшөөрөөгүй. Гэхдээ ямар тохиролцоо хийсэн бэ гэхээр энэ хоёр 10 жил дайцсан юм байна. 1970-ад оноос маш их нөгөө байгалийн алтцис олборлоод эхэлсэн болохоор тусгай тогтнолохыг хүссэн. Цэцтэй энэс болоод 10 жил иргэний лайн хийсний дараа Шинзландын засгийн газрын инхээ хилцээтэй зуучлаар 2019 онд автоном улс болно гэсэн автоном улс болохыг одоо нийт иргэдийнхаа санал асуулгаар шийднэ гэдэг шийдвэр гаргасан юм байна. За тэгээ 2019 онд санал асуулга нь болсон. Түүнийгээ хойшлуулад 25 болгосон байсан. Тэгээ өнөөдрийн байдлаар бол 2027 оны 12 сард байгаа. Bougainville нь тусгаар тогтнолоо одоо дэлхийн нийтэд зарлана гэсэн тийм товтой байгаа юм байна. Сонирхолтой тий. За эдийн засгийн хувьд бол ашигт малтмал ихтэй, нефттэй, байгалийн хийтэй. За тэгээ аж ахуйн их хвчлэн ер нь бол газар тариалан байгаа боловч тэр нь нөгөө овг аймагуудын хэмжээнд өдөр тутмын ахуй хэрэглээнд л тий зориулж ан аав хийх ч юм уу тий жимс ногоо тарилах байдлаар явдаг. За тэгээд төмөс тааруу чихэрлэг төмөс зэрэг үндэс ногоо аягүй хэрэгэлдэг, хоол хүнсэнтэй хэрэгэлдэг. Уургийн хувьд бол гахаа хэрэгэлдэг юм байлээ. Тэгээд төрөл бүрийн уураг загсны одоо уураг авал загс болон гахаа махаас авдаг. За хүн ам нь ярьсантай 9 сая энд ихтэй тодорхойгүй. За тэгээд овг аймагуудынх нь хувьд бол Инга болон Кали аймагуд 3.4% эзэлдэг юм байна. 97% нь Мелинес Оксаны овг аймагуудад хамаардаг. За тэгээд Мелба, Хули зэрэг овг аймагуудад хуваагддаг. За тэгээд албан ёсны хэл нь бол англи, ток, писин буюу нөгөө франколингвон. За тэгээд хэри моту зэрэг хэлнүүд. За шашны хувьд их сонирхолтой. Нийт хүн амынх нь 95% нь христийн шашинтай гэж өөрсдөг. Сонь тий. За тийм судалгаа байна. Гэтэл тэр нөгөө энэ судалгаанд орсон хүмүүсийн 95% нэг дугаарт. За судалгаанд ямар хүмүүс нь орж байгаа вэ гэхээр нөгөө хот суурин газар амьдарч байгаа нийт хүмүүс амынх нь 87% нь овг аймагуудын бүтцээр 97%-ийн газар нутагтаар амьдараад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол яг албан ёсны газар дээр үнэн бууж байгаа одоо судалгаа гэж хэцүү шүү те. Гэхдээ нөгөө Герман болон Англи болон Австралийн колони байсан болохоор христийн шашинтай протестанттэй байх нь ер нь бол ойлгомжтой байхаа. За гадаад харилцааны хувьд бол хамгийн том түнш нь мэдээж Австралитай учир нь хамгийн ойрхон. За тэгээ худалдаа, тусламж, боловсрол зэрэгтэр бол Австралийн засгийн газар шигсэн маш их дэмждэг. За тэгээ мөн Японы хувьд бол бас гадаад хамтын ажиллагаа сайтай учир нь дэлхийн 2 дугаар дайны үед Японд эзлэгдэжсэн байлээ. Тэгээд Японууд нь улсын хойд хэсгээр нэг юм том зам барьсан байлээ. Нэлийн урт замыг Япон одоо өөрсдийнхөө зэрэг дайны үйл ажиллагаанд зориулж дарсан. Япон орж ирэхэд нь австралчууд өдөөс нь байлдаад Японуудыг хөөж гаргасан гэдэг. За тэр үед бол нэг Австралийн колони байсан болохоор харахгүй л баг л та. За ийм өрмөц соёлтой улс байна. За тэгээ шинэ гівнээ одоо амьтад гэдэг ярина те бид нар. За тэнгуү шинэ гівнээд кенгуру байдаг. За тэгээд маш их ой модтой учраас кенгуру нь модны кенгуру гэж авдаг. Модонд гарсан юм байна. Модонд гарцаа одоо Австрали кенгурунууд ч ингээл тал дээр ингээл айгаа гойгоо хараагаа явж байгаа шүү дээ тийм. Юунд дэдэг кенгурунууд модон дээр гарцсан. Тэгээд модны кенгуру гэж нэрлэдэг жижиг. Тэгээд ууттай. Ууттай кенгуру ууттай кенгурунууд ингээд байдаг. Энэ айгүй сони юм байна. Тэгээд бас зүгээр 1-2 төрлийн кенгуру байдаг. Бас нэлээд олон төрлийн кенгурунууд ирэхэд шинэ гівнээд бол
амьдардаг. За одоо Grizzly Tree Kangaroo гэдэг одоо шинэ гівнэ хойцог Индонезид хэлж байгаа шүү дээ. Индонезийн эсгүүд ингээ байдаг. Индонез улс ч бас кенгуруутэй гэдэг чинь бас энэ кенгурунууд байгаа байхгүй. Тэгэд Австралид амьдардаг зарим кенгуруу, модны кенгурунууд хүртэл ингээд бас солилдоод байдаг. Ийм сонирхолтой юу байд юм бэ? Тэгээд зөвхөн нэг цөөхөн төрлийн биш шинэ гівнэгийн өнцөг булан бүрт энэ олон төрлийн кенгуруунд бүр нутгийн бүр дундуур мундар хүртэл байж идэг. Энэ кенгуруунд ингээ зургийг харахаар жижигхэн айгуу тийм хөөрхөн кенгурунууд бол харагддаг юм байлээ. Тийм байна. За тэгээ шинэ гівнэд айгуу да матар байдаг бас. Матар байдаг. Тэгээ ерөнхийдөө энэ амтны аймагуд эндемик гин чинь зөвхөн 80% гэдэг бол зөвхөн шинэ гівнэд амьдардаг юм олон төрлийн амьтад бол энд байна. За тэгээд амьтын энтэл яриад. За амьтын 70% юм шүү. Амьтын 70%, нурганы 60% нь зөвхөн Папуа шинэ гівнэд л байдаг. Тэгэхээр энд очих юм бол одоо амьтан судлаачдад бол мөрөөдлийн газар байна тийм. Тийм байна. За тэгээд Австрал болон шинэ гівнэ одоо биографийн бүсийн тийм хослмол одоо амьтд ерөөдөө байдаг. Одоо шинэ гівнэ бол ерөөдөө Азийн гэхээс л Австралийн одоо юутай ойролцоо амьтан ургамал хүн ам ерөөдөө баг бүх юм араа тийм. Хоёул Индонез дээр ч Индонез нэг дундуур хаваац юм шиг байдаг. Нэг хэсэг нь Азийн, нэг хэсэг нь Австрали байдаг. Яг энэ бол Австралийн талд нь байдаг. За тэгээд модны кенгуруугаас валаби гэж байдаг шнэ жижигхэн кенгуруу гэдэг тийм. Тэр байдаг. За кускус гэдэг нь том нүдтэй модонд амьдардаг бас өөр ууттай амьтан бол байдаг. За тэгээд маш том одоо яст мэлхий маш том тийм матрын төрлүүд бол шинэ гівнэд бол байдаг. За тэгээд могоонууд байдаг. Мэдээж ийм их ой модтой юм чи айгүй олон төрлийн могоонууд, хорт гүрвлүүд байдаг. Хортой могоонууд, мэлхийнүүд гэдэг. Одоо питон гэдэг айгүй асар том могоо байдаг шүү дээ. Питон могоо байдаг бас энд ингээд. За тэгээд ширэнгэн одоо сэрнүүд бол маш их яриадаг. Ийм амтан байгаа. За ургамлын хувьд бол нутгийн 75% ой модөр бүрхэгц учраас ургамлын зүйл нэгдэг үнүүд бол маш ихээр энэ үнд бол байдаг. За тэгээд далайн эрэхтэй өндөр одоо мөх цустай хориглолттой одоо маш их одоо уул модтой хэрэнд ч одоо ерөөсө нэгдэггүй хүмүүсийн яваагүй газар ч гэсэн их байгаа гэсэн энэ зүйл байгаа. 15,000-аас дээш төрлийн тийм ургамлын зүйл одоогийн байдлаар бүртгэгдсэн байгаа гэж байгаа. За энэ бол цаашаа хэд болохыг бол мэдэхгүй гэж байгаа тийм. За ийм байгаа. За тэгээд кенгурууг нь юуны одоо хамгийн басны сонирхолтой амт Косоваро гэдэг нисдэггүй шувуу байдаг. Дээр эвэртэй юм шиг тийм. За энэ газар дээр амьдардаг одоо хамгийн том шуунууд энийг. За тэгээ шинэ гівнэ болон ойролцоо нэг арал жижиг тайгуудад ингэж амьдардаг ийм шуу байгаа. За ерөөдөө 1.5-аас 1.8 м тэр өндөр. Өндөр өгөөс тэ одоо бүр амар өндөр шүү. 1.8 тэр ч одоо над чиг хамгийн өндөртэй байгаа. Тэгээд ингээд зэрэгцээс ус гарч энэ чи сайхаар байгаа байхгүй. Тийм учраас энэ шуу ерөөдөө айц төрөлм шуу гэж авдаг юм байна. Тийм байна. Царай нэвгүй. Нисгүй үсттэй. Нисгүй. Тэгээ нисдэг бол энэ ч одоо баллаа хийчихна шүү дээ. Тий. Нисдэг бол тэгээд энэ ч махчин байх магадлал өндөр бол авчин тий. Яг бол ич тийж одоо нисдэггүй шуунд ялгаа байна. Нисдэггүй шууд махчин байх магадлал баг. Тэгээд бол илүү урмалаа оруулдаг. За нисдэг шуу ч илүү махчин буюу хоол үнсээ хагаад ич ингээд яваад ингээд загас жарахаа ингээд эргүүл явдаг тий. Тэр нисдэггүй шуу. Тэгээ нисдэггүй учраас тэгтээ тодорхой хэмжээнд бас юу гэдэм лээ. Жижиг амтын банд ичт юм лээ нөхөр. Тий. За 60 орчим килограмчтай. Тэгэхээр одоо нэг эмхт одоо чам шиг байна тий. Тэгээ бас том биетэй амар шүү. Амар шүү байгаа тий. За тэгээд нисэх чадвар байхгүй. Тэгээ зузаан биетэй. Нэлийн зузаан биетэй гэж байгаа. Тэгээ хөл нь айгүй хүчрхэг. Хурдан хөдлөнд. Одоо юутэй их зөвлөж болох юм да. Тэмээ хариулт тий. Тийм байна харин тэмээ хариулшиг санаа. Тэмээ хариулч юм бол бас нэг гайгүй шүү. Зүгээр нэг нарийнхан толгой байгаа шүү. Юунд илсэнд тал газар амьдрахад зориулсан тийм бие пропорцол. Эн чинь болохоор илс биш ой мод болон ширэнганд амьдардаг шуу. Учраас аюултай одоо эм шуу гэдэг амар шуу гэдэг үс шүү дээ. Яг одоо тэр шиг химо хаашин. Гэтэ арай тийм биш те. За тэгээд үзэсгэлэнтэй гэж харахад их үзэсгэлэнтэй. Тэгтээ их айц төрөл. Тэгээд ерөөдөө хүмүүс бас хамгийн аюултай шуу гэжсэн шуугаас нэрлдэг шалтгаанаас юм ээ. За тэгээд дөнгөл Австралиас иймэрхүү шуунд бас байдаг гэсэн. Гэхдээ одоо юунууд нөр хэлбэр хэмжээ болон юунууд нээр өөр өнгөтэй байдаг те. За ингээд ийм шуу байд юм байна. Тэгээд жижиг өв сургамлал хоолцоос жижиг амтан жижиг юмнуудыг бас ичдэг. Ийм төрлийн одоо амтан байна. За баярлалаа. Хоёулаа төр завсарлаад өнөөдрийнхөө ивент итгэгчийг төртөө Атлас нэвтрүүлгийг маань ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивент итгэж байна. Ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Нарны эрчим хүчний системээр дамжуулан айл өргөх болон аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон юм а. MMS компанийн цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэд технологи зориулсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгодог яг аргагүй тэргүүлэгч
одоо хамт олонны нэг гэж хэлнэ. Учир нь байгаль дээлтэй сэргээгт эрчим хүч буюу Монгол улс чинь нарны эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд дээгүүр тооцогддог. Жилийн 350 тоног нь бараг нартай гэдэг үлээ. Тэгээ нарны эрчим хүчний хэмжээлгүй их нөөцтэй улсад бол яа харахгүй манад те. Манай уур амьсгал тохиромжтой, тэгээд боломжтой, нөөц болцоо ихтэй одоо ногоон байгаль дээлтэй эрчим хүчний нэг төрлийн байгаа. Тэгэхээр та бүхэн байгаль дээлтэй нарны эрчим хүчээр өөрсдийнхөө эрчим хүчний асуудлыг шийдье гэж хүсвэл мэргэжлийн хамт олон болох MMS компанитай холбогдорой. Ивент тэтгэгчтэй баярлалаа. За тэгээ баярлалаа. За тэгээ Папуа Шинэ Гинегийн хувьд бол одоо нэг бид нар спорт ярьж байгаа бас тодорхой хэмжээнд бас ярил зүгээр бах те. За спорт бас галтуулын талаар нэг жижиг юм ярьчээ. За галтуулын хувьд бол ерөнхийдөө яг идэвхтэй галтуулууд бас нэлээд байдаг. За бас тоог нь тогтоох хэцүү. Тэгээд бол энэ одоо бидний дэлхий дээр байгаа улсуудаас тоогийн ямар нэг юм хүн ам ч юм уу амьтан ч юм уу ургамал ч юм уу галтуул одоо юу гэдэг нь тоогоо тогтооход хамгийн хэцүү улс одоо баг Папуа Шинэ Гинэ хэлчих болно. За тэгээд нэг энэ галтуулын аягүй том юун дээр ингээд дагнцсан байт юм байна л да. Нэг тектоникийн бүс мөсөр ингээд дагнцсан байт учраас галтуулууд бас дэлбэрэх магадлал аягүй хөвдөг. Индонез ч өөрөө галтуулын хамгийн аюултай бүс шүү дээ. Дэлхийн хамгийн том хоёр том Тамбор болон Кракатау гэдэг хоёр том галтуул Индонез дэлбэрээ тэр нь ингээд дэлхийг ингээд тодорхой хэмжээнд ингээд нарыг ингээд жоохон хаагаад тэрнээс болоод дэлхийд бас ингээд цагуурын хувьд бол нэлээд хүдэрч ясан гэж боддог тийм. За түүхэнд бичигдсэн дэлбэрэлтэй галтуул орчим 500 орчим галтуул гэж өргөдөө байд юм байна. Одоо энд бол за дэлхий дээр галтуул гэж тооцож байгаа ойролцоогоор ерөөдөө бас нэлээд олон тооны юунд галтуул нь бас энд байдаг. Тэгээд нэг галтуулын хувьд бол бас аюултай бүстэй бас орд юм байна. За тэгээд спортын хувьд бол шинэ гівнэн яг л юутай л адилхан л да. Австралийн нөлөө их байдаг. Австралтай адилхан. Тэнгүүтээ 80 оны олимпик бойкотлол баг ордгоо мөртлөө 80 оны олимпик бас бойкотлчихсан юм тохиол байгаа. Яг тийм л нэг капиталист орнуудыг бойкотлолтой шүү дээ тийм. Яг тэрийг дагаад бас ингээд бойкотлж орж исэн. За спортын хувьд бол Австрал маягийн хөлбөмбөг бол аюул сайн хөгжсөн юм улсуудын нэг. За тэгээ рагби хөгжсөн. За сайн хөгжсөн гэхээс үл яг өөрсдөө тоглодог. Сайн гэдэг чинь бас нэг амжилт гаргаад нэг сайн явахыг хэлж байгаа шүү дээ тийм. За ерөөдөө нэг тодорхой хэмжээнд өөрсдөө бол нэг тоглодог спортууд нь бол ерөөдөө яг л энэ чинь спорт гэдэг юм төдийлөн байхгүйсэн. За тэгээд рагби ерөөдөө төдийлөн одоо яадаг. За хүн амынх нь ерөөдөө нэг 50-аас дээш өмнө ерөөдөө рагби тоглодог. Рагби бол энэ улсын бол хамгийн гайгүй. Гэтэ нэг ширэнгийн хүмүүс бол биш дээ тийм. Илүү нэг хоцорон газар амьдарч байгаа ингэж тоглодог. Ийм спорт нь бол Папуа Шинэ Гинэ одоо үндэсний спорт нь буюу одоо сургуульд бол одоо заавал нэг үздэг спорт гэж байдаг шүү дээ. 2010 оноос хойш рагби гэдэг спортыг сургуульд ингээ заавал ерөөдөө ингээ үзэж байна гэж үздэг болсон. Тэгээд ерөөдөө би онцлог явж гисэндээ энэ юу тоглоод их тохиромжтой байгаа. За Австрал дөрмээр тоглодог хөлбөмбөг гэдэг рагбитэй төстэй спорт байдаг. Энэ бас тодорхой хэмжээнд хөгжсөн. За крикет хөгжсөн байгаа адилхан. Дандаа нэг колони улс Британий колони тоглодог спортууд яваад шүү дээ крикет гэж байгаа тий. За тэгээ крикет хөгжсөн даа британчууд бол крикетийг хөгжүүлээд австралчуудаас ингээд яваад хөгжсөн. За мэдээж хөлбөмбөг байгаа дэлхийн хамгийн том спорт тий. За одоогор нэг 20 мянган орчим хүн бол хөлбөмбөг тоглодгоо гэдэг тийм статистик судалгаа байдаг. За хөлбөмбөгийн дэлхийн орчлороо тэмцээний бас нэг урдсан шатны тоглолтууд ордог. За сакс тоглодог. За тэгтээ ерөөхдөө эдгээр спортуудыг бид нар нэрлэж байгаа чсэн төдийлөн нэг юу байхгүй. Тий одоо дэлхийн бүсийн ч юм уу Азийн ч юм уу дэлхийн хэмжээний том амжилт бол байхгүй. Байхгүй тий. Ер нь гавьтай амжилт байхгүй. Тэгэл олимпийн наадам дөнгөж нэг дээдл нь Барселоныг олимпийн 13-нд амирч оролцсон. Тэгэл нэг 7-8 амирч оролцсон. А цагаан уцараас орно тий. Тэр чинь. Олимпиад ямар нэгэн байдлаар нэг суудыг ч оруулах стоп байдаг учраас цагаан одоо хуцаараар өргөдөө ингээд олимпийн наадамд оролцсон. За жишээлбэл хамгийн сүүлийн зүгээр нэг Парис олимпиад оролцоог нь харчээ тий. Хөнгөн атлетик, бокс, усан цэл, тайквондо, за тэгээд хөндийн өргөлдөлтөд төрлүүдээр өргөдөө оролцож исэн. За тэгээд жишээлбэл 100 м-ийн эмэгтэйчүүдийн амирч нь бол зөвхөн одоо урдсан шатны оролдоонд оролдоод тэгээд дуусчихсан тий. Өргөдөө бүх ихэнх спортын амирч нь л ихний шатанд ялгдаг ч юм уу. Иймэрхүү байдлаар ингээд оролцож исэн. Ийм түүхүүд байна. Спорт нь бол ерөөсөө ингээд болж байна. За баярлалаа заяа. Маш сонирхолтой ус байла. Тэгэхээр надад яг Папуа Шинэ Гинегээс юу онцолж анзаарахаар санагдваа гэхээр нутгийн яг уугуул овг аймагуд нь төрөө барьж байгаа. Хэдий колони байсан боловч колоничлогчдын нөлөө харьцангуй бага. Тэгээд өөрсдийн одоо тий уугуул үндэстний овг аймгийн бүтцээрээ тэгээд нийт газар нутгийнх нь 97% нь өөрөө овг аймагуудад хамаардаг гэдгийг таалагдлаа. За маш сонирхолтой улсаар хэлсэн да баяртай байна. Тий. За тэгээд одоо үд чимдээ аялал жуулчлалын хувьд бол одоо юу ч юм яг тэр мэдээ ширэнгээ аймаар явнад бол хэцүү. За тэн дээр бол ааш зоригтой ч юм уу одоо өөрсдийнхээ одоо амь насыг нэг яахгүй хүмүүстэй одоо
за би өгсөн чамаагүй гэдэг ордог хүмүүс бол байдаг. Тийм угаасаа юунууд байдаг. Аялагч нар бол байдаг. Эдгээр бол ингээд яг нутгийн овг аймгийнхантаа уулзаад гэрсэн тохиолдод. Тэгээд юу байдаг штэ. Бразилд нэг яг нэг битэр ирсэн tribe гэдэг овг утгаар амьдардаг хүмүүс. Дэлхийд дээр маш цөөхөн газар байдаг. Нэг нь Бразил болон Папуа шинэ гэнэ хамгийн их байдаг. За та бүхэнд хамгийн сүүлд нь соёлоо далбааг нь яриад өгч та тийм. За далбаанууд их гоё, үнэхээр гоё далбаатай энэ бас бол. Тийм гоё хэсэг хажуугаараа ингээд дундуур нь ингээд ташуу хуваацсан юм шиг юм далбаатай тий. За далбаагаар нэгэд угаад одоо хоёр өөр өнгөр. Нэг нь улаан хар өнгөөр хуваасан байдаг. За улаан хэсэгт нь болохоор шарангийн одоо Рагиана гэдэг одоо тийм Paradise гэхэлч монголоор Деважингийн шувуу тий. Деважингийн шувуу ингээд төршлөсөн байдаг. За шууны ерөөдөө шувуу орсон далбаад бас зөндөө байдаг. Гэхдээ тэдгээр шуунууд дандаа бүргэд ч юм уу одоо илүү тийм махчин илүү дайчин шуунууд гэдэг бол энд бол ерөөдөө Деважингийн шувуу бол төрсөлж гисэн байдаг. За хар хэсэгт нь болохоор цагаан өнгийн 5 од байдаг. За одоо энэ болохоор өмдийн одоо 5 одын бүлгийг ингээд харуулж гисэн. Ингэж оруулж гисэн байдаг. За энэ далбаага бол 1971 оны 7 сарын 1-ний удаа албан ёсоор батлаад за энэ шувуу нь болохоор шинэ гивнийн байгаль, соёл, овг аймагуудын уламжлалыг одоо бэлэгдэж. За тэгээд энэ шувуу болон улаан өнгийг бол ерөөдөө оруулж гисэн байдаг. За одны бүлэнглэлээр газар зүйн байрал. Би бөмбөрцгийн өмнөд тагсад бид нар байдсан шүү гэдэг ерөөдөө одоо илэрхийлж энийг ингэж оруулж гисэн байдаг. За тэгээ одоо нөгөө төр хот болон тэр хар онгууд нь болохоор далайн бүс гэдэг мөн ойр одоо далайн бүс гэж одоо Австрали, Бижж, Шинзланд чинь бүгд одтой байдаг шүү дээ. Яг энийг бэлэгдэж бас ингээд харуулж зэрэгсэж ингээд бид нар ингээд далайн бүсийн орнууд ч гэдэг ингэж харуулж өгсөн юм байдаг. За нэг шар өнгө орсон байдаг. За шар өнгөний юу гэхээр Папуа нутгийн уламжлалт овог соёлын одоо улаан хар шар ногоон өнгүүдийн бүгднийг оруулж өгөхийн тулд бас шар шууг ингэж оруулна гэж бэлэгдэж өгсөн гэж бас өөртөө ингэж үздэг. Ийм далбаатай тэгээд айгүй гоё далбаатай юм бол ингээд хараад шууд ингээд таньж болохоор тий мэдэрч болохоор ийм гоё далбаатай. За шувуу нь болохоор айгүй гоё үзэсгэлэнтэй шувуу байдаг. Зургийг бас манай гомбоос харуулж байгаа бах тий. Ийм шувуу ингээд байдаг. Энэ бол Папуа шинэ гивнэ гэдэг усын далбаа. За юуны өмнө бол хийсэн дэлхийн 2 дахь том арал. За хамгийн том арал нь бол Гренланд гэдэг. Бол дараагийнх нь бол Папуа одоо шинэ гивнийг ярлаждаг. Шинэ гивнийг ярлан дундураа нэг тал нь Индонез, нэг талд нь одоо Папуа шинэ гивнэ гэдэг бас бол ингээд харилцдаг юм ус байна. За тэгээ энэ улсын маань бас нэг гайхалтай зүйл нь юу вэ гэхээр дэлхийн 3 дахь том ширэнгээ ой юм байна. Эхнийх нь Амазон, 2 дахь нь Конго дараах дэлхийн 3 дахь том ширэнгээ бөгөөд нийт газар нутгийн 70% нь аймаг юм байна. За маш сонирхолтой улсаар аяллаа. Баярлалаа заяа. Энэ гараар уулзцгаая. За ингээд та бүгдэд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр сугийн Атлас нэвтрүүлэг хүрлээ. Бат заяа болон хөгцөл миний бие дугаараа та бүгд хүргэлээ. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107-оор хүрч байна. 107-оор хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах хүч ураатай бод даатгал ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани ивент эдгэн та бүгдэд хүргэлээ. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйцэтгэлийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.